Өнгөрсөн 1-р сард Монгол улсын шадар сайд амар сайхан Оросын холбооны улсаас бүгдээрэмд Хятад улс руу Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Оросын холбооны улсын төрийн өмчөд Газпром компани удирдах зөвлөлтөд цахимаар уулзалт хийн эцэслсэн тухай тэмдэглэл гар авсаг зурсан юм. Тэгвэл өчигдөр тус хийн хоолойг татах төслийн дараагийн шат буюу зураг төсөл инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол улсын шадар сайд амар сайхан Оросын холбооны улсын Газпром төрийн өмчөд компани удирдах зөвлөлийн дарга нийлэр нар гар авсаг зурсан байна. Гэрээний дагуу инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох Оросын холбооны улсын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг эрх 4-р сард багтаан хийх бол төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулж батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөжээ. Газопровод Союз Восток Эрдэнэс Монгол компани хамтран инженер геодез, инженер эколог болон археологийн хайгуул судалгаа хийх бөгөөд энэ ажлыг ирэх 11-р сарын 30-ны дотор багтаан дуусгахаар төлөвлөсөн байна. Энэ сэдвийн хүрээнд бид та бүхэнд зочны ярилцлага хүргэхээр инженер Зол Жаргалыг студидтэй орсон юм а. Орой мэнд. Орой мэнд. За тэгэхээр саяны мэдээлэлд бол гар авсаг зурсан гэж саяны мэдээлэлд гарсан энэ үйл явдал одоо энэ төслийн ажиллагааг хурдсгаж гин үү? Аль эсвэл явах төлөвлөгөө ном журмынхаа дагуу явж байна уу? Ер нь 12 онд хоош л яригдж байгаа төсөл шүү дээ. 19 онд нэг санамж бичиг зурсан. Тэгээс сүүлийн үед нэлээд идэвхжсэн тий. Та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр зүгээр техник талаас харах юм бол тэзүү хийсэн дараа нь зураг төслөх ёстой. Зураг хийхийн тулд нөгөө сонгосон тараас чиглэлийнхээ дагуу суурь судалгаанууд байна. Тэгээд зургандаа орно. Тэгээд энэ логикоор бол хийх ёстой ажил. Саяхан нэг тэзүү дууслаа энэ төр гэдэг явсан шүү дээ тий. Яагаад яг ийм олон улсын хүнд асуудалтай Украин Оросын дайны асуудалтай үед энэ зурагдсан бэ гэхээр эсвэл хоошлуулж болоогүй ч гэдэг юм уу тийм яриа хүмүүс их ярьж байна л да. Би зүгээр миний сэдв биш гэхдээ магадгүй энэ бол Оросын холбооны улсууд маш хүнд юм хориг арга хэмжээнд орчлоо. Тэ ертөнц бол ганцхан баруун Европ, Америк нэгдсэн улс биш ээ. Өөр харилцагч байдгийн гэдэг. Тэгээ Хятадтай бас нэлээх ойр харьцаатай байгаа. Энийг харуулахын тулд бас хоошлуулгүйгээр энэ цаг үе дээр давхцуулж хийсэн байх л гэж бодож байна. Ер нь улс төрийн явж байгаа байлгүй. Ер нь бол одоо хэдий хугацаанд одоо юу гэдгийг илүү цаг хэмнэх боломжтой байсан уу эсвэл арай болоогүй байсан уу? Та юу гэж байна? Хэр одоо цагаа олсон бэ? Сибирийн хүч 1 гэд одоо энэ хятадын 100 байдлаар орж байгаа хоол. Энэ хоолойг чи 10 жил ярьсан. 24 сая доллар өрөнгө оруулалтаа нийтдээ. Зөвхөн барилга усралтын ажил нь 5 жил явагдсан. Тэгэхээр угаасаа энэ бол урт хугацаанд явагддаг ажил. Тэгэхээр яг таны ярианд дурдж байна. Хоёр ингээд байр суурь нэгэнд гарч ирж байна шүү дээ. Нэг талд нь бол одоо энэ цагаа олсон үйл явдал мөн үү гэж. Таны үзэл бодол болохоор энэ хэр одоо цагаа олсон үйл явдал бэ? Энэ дээр ямар байр суурьтай байх вэ? Зүгээр техник дараалтаараа хийх төстэй ажил нь хийж гин гэж харж байна. Яг энэ дайнтай холбоотой асуудал дээр бол тэр Оросын одоо харьцангуй ганцаарцсан улсад Хятад байна, Монгол ингээд бас үйл ажиллагаа явуулахад нээлттэй гэдгийг харуулж байгаа гэж бол би харж байна. Тэгээ энд ч нууц биш шүү дээ. Тэгээд төр барьж байгаа, эрх барьж байгаа улс ямар ч тохиолдолд бид нар эндээс нүгөө явчихгүй учраас Оросын холбооны улсаас тийм асуудал тавьсан бол тодорхой хэмжээнд бас харилцаатай байх ёстой байх. Тэгээ энэ утгаараа хийсэн болоо. Дайны асуудал дээр бол үнэхээр их хоёр хуваагдж байгаа нийгэм хүмүүс янз бүрээр илэрхийлж байна. Тэгээд өнөөдөр ихтэл гадуур нэлээд буужсэн тэрийг болно болохгүй гээл зөв буруу гээл чи юм уу одоо барууныхын Оросынхын ямар ч ач холбогдол байхгүй. Хүмүүс илэрхийлэх юм илэрхийл гэдэг бид нар чинь чөлөөт нийгэмд амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Засгийн газар бий, их хурл байна, сонгогдсон улс төрийн хүчин байна. Тэгээд бид нар ч одоо ингээл албан байр сууриа бол илэрхийлэх нэг хэрэг. Тэгээ улс төрийн томоохон намууд бас албан байр суурь илэрхийлэх нэг хэрэг. Хүмүүс бол өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь чөлөөтэй гэж бодож байна. Энэ зүгээр нөхцөл байдлаас монголчуудад нөлөөлөх юм юу вэ? Дараа нь ямар үр дагавар гарах вэ? Гэхдээ тэргүй биднээс үл хамаарсан зүйл бид нар нөлөөлж чадахгүй учраас энэ нөхцөл байдалд бид яаж ажиллах вэ гэдэг дээр л илүү их бодмоор байна.
Тэгэхээр бидний хувьд энэ хоолой байгалийн хийн хоолой манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөөр ямар үр ашиг гарах вэ? За энэ дээр ер нь бол одоо ингээл яриад байгаа шүү дээ. Байгалийн хийн хоолой дамжин энэ бол өстой маш сайн гэл ингээд энэ дээр нэг жоохон тодорхой мэдээлэл ер нь ард нийтэд бас хэрэгтэй л байх шиг. Маш сайн маш гоё үйл ажиллагаа болж байгаа гэд PR-ын зорилгоор ирэх баярчид их ашиглаж ирсэн. Тэгэд яагаад хүмүүс энэ дуртай байна гэж бодоод энэ PR-т нь хэрэгтэй гэж бодоод байгаа бас ойлгодгоо. Ер нь бол дийслэх хэрэгтэй эрэг сүргийг. Эрэг тал нь юу гэж болох вэ гэхээр нүүрсийг бодвол харьцангуй цэвэр түлш. Утаагүй шатдаг. Ороод ирэх юм бол бид дүүрстэй дундаас нь ашиглаад гэр ороодлын халаалтын нэтрээ гэж юмж болно. Эрчим хүчний манай систем савладаг. Яг хэрэгтэй үед нь залах цахилгаанаа гаргачаад хэрэггүй үед нь нүүрсний станцыг тэгж өөрчилж болдог байхгүй. Ингээд нөгөө усан цахилгаан станц Оросд бариулахгүй байгаа бол хийгээр нь тогтолдно гэсэн. Бас нэг эрэг тал нь тэрбум долларын түрээс аавна гэж яриад байгаа. Тэгээ би тоонуудыг нь бол хараагүй. За тэгээд энэ олон улсын судлалын хүмүүс бол бүс нутагт Монголын байр суурь илүү их одоо нөлөөтэй болноо. Манад хэрэгтэй гэж ярьдаг. За сөрөг тал нь бол эсэргээр ийм том объект, том улсын одоо сонирхлыг оруулсан энэ объект бол өөрөө Монголыг эмзэг болгоно гэсэн. Одоо тэнд харалтаа юу болж ийн гэсэн байр сууриас их байна шүү дээ. Хоёрдугаарт нь газ орж ирэх юм бол яванда зөвхөн гэр ороод биш цахилгаан станцууд бас хийж хилжээд тэр тохиолдолд Монголын нүүрсний хэрэглээ байхгүй болно. Тэгэхээр бид чи өөрсдөө нүүрстэй улс. Тэгээ өөрийнхөө нүүрсийг түлхэх үү, хүний цэвэрхийг түлхэх үү гэдэг сонголтыг нэрхэхийг бас үгүйсэхгүй. Тэгэхээр хэрвээ байгалыг бид нар өөрсдөө ашиглах тохиолдолд үйлдвэрлэл байна. За тэгээд ахуйн түлш байна. Эрчим хүчний хувьд бол зохицуулах үйлчилгээтэй жижигвтер станц, суур эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг бол нүүрсэн дээрээ нэмэх нь боломжийн хэмжээнд сэргээхтгэхээр барьж үлдэх нь бол манай бодлого байх ёстой гэж би боддог. Тэгэхээр энэ зөв бурууг бид нар дийслэх ёстой. Бас нэг үнцг нь нэгэнт Орос, Хятад хоёр том гүрэн хоорондоо энэ төслийг хэрэгжүүлье гэд тохирцсон бол тэгтээ тийм тохироо одоогор байхгүй байгаа. Миний л одоо ойлгож байгаа мэдээлэлээр тийм тохиолдолд бид чинь бас ертөнцид ингээд ганцаараа амьдарч байгаа хүмүүс биш. Тэгэхээр их бах хэмжээгээр энэ улсуудын ашиг сонирхлыг тооцож үзэх хэрэгтэй. Тэгээд өөрсдөө ашигтай байдлаар хамаарлыг зохих хэмжээнд нь одоо боломжийн ирээр барих байдлаар тэгжил оршин тогтно шүү дээ. Тэрнээс биш хамаарахгүй гэдэг одоо тэрдэргүй гадаад худалдаа хамаг юм маань хятадаас маш хүнд хамаарал та. Оросын хамаарал бол хацсангүй багассан. Одоо ерөөсө газрын тост төмөр зам ойрлон эрдэнэтэй байхгүй болсон. Тийм болохоор бас тэндээс хийн хоолоогоор дамжуулж Монголд нөлөөгөө нэмэгдүүлнэ гэсэн бодлого явж иж магадгүй л байна. Тэгээ тэр тохиолдолд бид яах юм? Тэ? Ямар төвшөнд бариад юугаа өртөө авч үлдээд яаж явах вэ гэдэг л асуудал байгаа байхгүй. Энэ дээр одоогийн нөхцөл байдал ер нь дэлхийд дахинд амаргүй байна. Гэхдээ одоо яг энэ үйл явдал энэ хурцдмал байдал эхлэх үеэр ярилцлага хийж явахад олон улсын харилцааны гэдэг юм уу мэрэгжилтнүүд магадгүй энэ эргээд манай эдийн засагт манай одоо импортод эргээр нөлөөлөх байж болно. Магадгүй тийм байж болно гэсэн юм саналыг дэвшүүлж исэн ийм одоо магадлалыг гэдэг юм уу ярьж байсан. Одоо нөхцөл байдал яаж байгаа бол магадгүй Оросын эсрэг ингээд 20 арга хэмжээ тавихаар тэр улс чинь ханган нийлүүлэлт худалдаа авалт ингээд бүх төрлийн бараа хэрэгтэй шүү дээ. Монголын бараан дээр импортын хөндөр татвар тавьчихсан. Тэрийг бид нэр хүсэлт тавьж бууруулах хэрэгтэй. Энэ чинь Монголын хувьд боломж болно. Аимшигтай дайн өдөөж байгаа учраас тэр нь бол би бол хувьдаа муухай гэж зүйл гэж үзэж байгаа. Гэхдээ тэр биднээс хамаарахгүй. Тэгээд барууны ертөнц 20 арга хэмжээ тавилаа гэхэд Монгол дагаа тэр 20 арга хэмжээгийн дэмжиж Оростой харьцахгүй гих боломж биднэрт угаасаа байхгүй. Хоёрт нь Оросын холбооны улс бол ямар ч тохиолдолд Монголын хөрш түнш бид нар хамтарч ажиллах хэрэгтэй. Тийм болохоор энэ худалдаан дээр нь тийм эрчимтэй худалдааг эрчимжүүлэх те. Тэгээд нөгөө одоо энэ замын үед дарахны дуустдаг зам гэдэг юм биш үү? Замын үед ирээнийг холбосон том зам байх хэрэгтэй. Энэ замыг яаралтай энэ нөхцөл байдалд ирэх жилүүд хийх боломж гарахыг үүсэхгүй. Одоо энэ нөгөө юуны хойтлын зүүн талын Баян төмөнгийн төмөр замыг Орос нь үргэлжлүүлээд бичгтэр хятад руу гаргана гэж нэг чиглэл байгаа. Баруун талаар бас нэг нэвт төмөр замын тараас байгаа. Энэ төмөр замуудаа хөгжүүлэх тий одоо энэ Улаанбаатар төмөр замын чиглэлийг цахилгаанжуулах
Энэ нэвтрэлтүүдийг хийх нь Оросын холбооны улс хэрэгтэй. Хятад хэрэгтэй. Магадгүй энийг хэрэгжүүлэх боломжтой цаг үе ирж байгаа юм биш бидтэй. Энэ дээр бид нарыг анхааралтай ажиллах ёстой л гэж бодож байна. Тэ. Тэгтээ тэргүй хин нэгэнтэй нийлээд нэгнийх нь эсрэг ийм нөлөө үзүүлж чадахгүй газар 100% ийм төгжигдмэл улс юм чинь бид нар энэ хүрээндээ ухаалаг ажиллах ёстой байхгүй. Тэгэхээр бидэнд бас эргээд яг энэ уул уурхай эрдэнэ соёлын салбарт технологийн хөгжил гэдэг юм уу юм дэвшлиг авчрах талтай юу? Тэр ямар өнцгөлтэй гэж хэлсэн? Энэ одоо хийн хоолой Монгол улсын нутаг дэвсгэрээр ингээд дамжих үйл ажиллагаа явагдсанаар одоо юу гэдгийг те төслийг эрчимжүүлсэн. Нэг айхтар технологийн орж ирэх нь ч одоо юу ч байх те зүгээр байгалийн хийн хоолой ашиглалт гэдэг чинь өөрөө бас тусдаа шинжилгээнд тусдаа салбар л да. Байхгүй юм Монголд бий болно. Тэр утгаараа бол юу болох л бах те. Тэгээд эдийн засгийн одоо энэ 20 гаруй хэмжээлээс болоод энэ бүс нутгийн эдийн засгийн харилцаа идэвхжиж болзошгүй гэж хүмүүс яриад байна шүү дээ. Тэрнээс гадна зөвхөн энэ нөхцөл байдлаас бидний бас нэг тусгаж авах хэрэгтэй юм юу гэхээр Монгол улс чинь байгалийнхаа нөхцлөөр улс төрийн нөхцлөөрөө юм хумигдмал тий. Өдөрт Казахстанаас наашаа 30 хэдэн километр юм тусгаарлалтаа. Ерөөс Орос хятадс хоёрхан дом өрстөө. Тэгэхээр тэр баруун талын одоо хилийн юу байдг юм гээд худалдааны одоо шууд эргэлтийн тий. Хурдтай замтай болох өөр одоо юу гэдэг боломжтой. Дээрээс нь Монгол улс 3 дахь хөрш гисэн мөртлөө одоо Монголын анхцны түлш Германаас, Японоос үнэтэй. Орос хятадас бүр хамаагүй үнэтэй. Монголын визэг авахд их төвөгтэй. Хөгжингөө 3 дахь улсаас ирж байгаа хүмүүст ерөөсөө тэр виз асуудал байх эсгүй байхгүй юу. Тэртээ тэргүй одоо доллар эзентэр гэж барууныхнаас айгаад барууныхан Монголын тусгаар тогтнолд аюул занал хийж чадахгүй. Тийм учраас хөршүүдийн одоо уур уцаарыг хүргэхгүйгээр бид нар чинь бас ухаалаг ард түмэн шүү дээ. Олон зуун жилийн олон мянган жил Хятад Оросын дунд оршиж ирсэн. Зохих төвшөнд нь Монгол улс илүү их нээлттэй болох хэрэгтэй байна. Маш олон 3 дахь улсуудын хүмүүсийг, бизнесийг ирүүлдэг, буцаадаг ийм баймаар байна. Агаарын тээврийн өндөр үн тэр татвар матвар бүх юмыг маш бага болгох хэрэгтэй. Бизнесийг дэмжих хэрэгтэй. Ингэжээж бид жоохон дэлхийн ертөнцид нээлттэй болж энэ төгжигдөнд байдал арай жоохон дэлгэрүүлнэ. Энэ бол Монголын үндэсний ашиг сонирхолд нийцсэн те. Энийг бас энэ одоо байж байгаа нөхцөл байдлаас харах хэрэгтэй гэж бодож байна. За маш их баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. Царгал цаг мэдээллийн хөтөлбөр 5 хүн студиэс шууд хурж байна. 5 хүнд өнөөдөр зочны ярилцлагаараа инженер Зол Жаргалтай олзууллаа.